Сайн байцгаана уу? Шүүс лав готлын гасаахан хэм цэвэрлэгээний үйлчлэгээний зөвлөх Ариун Яна. Манай салон VV Fashion Европ готлын дэлгүүртэй хамтран та бүхэндээ нөбөгөн готлын арчилгааны зөвлөгөө хүргэнэ. За нөбөгөн готлыг эхлээд хэрхэн таних талаар та бүхэндээ товчхон танилцуулга хэлье. За нөбөгөн готл маань ээлхэн готлыг бодох юм бол нэлийн үс багтай, арьсан готлыг бодох юм бол ерөөхдөө тийм мат талтай бүрсгэр байдаг. Энэ маань болохоор нөбөгөн материал. За нөбөгөн готлыг нойтон алчуураар юм уу альсвал норгож угаах гэрээ нөхцөлд одоо янз бүрийн тийм тол барилгагч бүтээгдэхүүн хэрэглэхийг хориглоно. Нөбөгөн готлыг өдөр тутамдаа ерөөхдөө балруулаар цэвэрлэхийг санал болгоно. За энэ балруул маань болохоор тоошороо тол пэрийг арилгаж өгнө. За яаж хэрэглэх вэ гэхээр балруулаа ширхгийн дагуу готл руугаа зүлгэж өгнө. За зүлгэхдээ маш зөөлөн зүлгэнэ. Яагаад гэвэл нөбөг маань нэлээд тийм сорлог зөөл өстэй байдаг учраас гэмтэгтэй маш амархан байдаг. За гэмтэж байгааг нь яаж мэдэх вэ гэхээр ерөөхдөө ингээд гялгаа цайрж эхэлдэг байгаа. Тэгэхээр балруулаараа маш зөөлөн өөрийнх нь зориултын балруулаар хөнгөн ширхгийн даваа цэвэрлж өгнө. За 7-аас 14 хоногт нэг удаа гүн цэвэрлэгээ хийхийг санал болгоно. За гүн цэвэрлэгээнд маань хөөсөн цэвэрлэгч, өнгө сэргээгч, ус чигнээс хамгаалагч, тол барилгаач гээд орно. За хөөсөн цэвэрлэгч яаж хэрэглэх вэ гэхээр бүтээгдэхүүний шингэн дурхай болон сэгсэрнэ. За сэгсэрсэн хөөсөө зориултын спонж дээр шүршээд готлныхаа ширхгийн дагуу зөөлөн өрж өгнө. За хөөсөн цэвэрлэгчийг шингээд алга болтол нь өрөөд 15 минут хатаа хэрвээ янз бүрийн толб байгаа тэр маань арилахгүй байх юм бол давхар одоо тол барилгаач хуурай бодис задлж өгнө. За хуурай бодисыг яаж хэрэглэх вэ гэхээр зөвхөн толфтой хэсгэндээ шүршээд 10-аас 15 минут хүлээсний дараагаар зориултын балруулаар юм уу зориултын спонжоор хөнгөн цэвэрлж авна. Энэ тол барилгагч маань толбыг гадаргуу дээр одоо материалыг гэмтээхгүйгээр гаргаж өгдөөр задлж өгдөөр хэлдэг давуу талтай байдаг байгаа. За ингээд гүн цэвэрлэгээ хийсэн бүтээгдэхүүнээ өнгө сэргээгчээс сэргэж өгнө. За энэ өнгө сэргээгч маань болохоор готлын өнгийг сэргээд цайралтыг дарж өгнө. За бүтээгдэхүүнийг яаж хэрэглэх вэ гэхээр готлаа хөөсөн цэвэрлэгчээр цэвэрснийхаа дараагаар ерөнхийдөө гадна талыг сайн барьж үзэж байгаа 100% гацсан үед нь 15-20 см-ийн занаас шүршээд хэрэглэж болно. За хамгийн сүүлд нь будаг төгжигч буюу нано протектыг санал болгоно. За энэ нано протект нь болохоор маш нарийн ширхэгтэй буюу микроэлементээр шүршигдэн. За энэ маань болохоор ширхгийн дагуу гүн шингээд өнгийг сэргээд цайралтыг дарахаас гадна давхар ус чигнээс хамгаалж өгдөгөр илүү давуу талтай байгаа. За баярлалаа. VV Fashion Европ готлын их дэлгүүр гэр бүлийн гишүүн бүрт зориулсан төрөл бүрийн цэвэр арьсан бүх загваруудаа 20-50% хямдрал зарлаа. Тав тухтай орчинд гэр бүлээрээ үйлчлүүлээрэй.